Байна. Байна уу? Байна. Байна багш би хүслэн байна багш. За. Харин сая даваа одыг байцаах гээд аваад орчлаа. За. Одоо тэгээ яах вэ? Тэгэд харин яах уу гэд л одоо гайхаал байна гэж. Угаасаа тооёр ямар юмны хацаараа ямар юм. За сайн байцгаана уу ингээд өнөөдөр бит хоёр юу хийх гэж байна вэ гэхээр бит хоёр нэгэн пранк хийх гэж байна. Ямар пранк вэ гэдгийг одоо манай даваа тайлбарлана. За энэ бол маш онцгой пранк болох чинь бит хоёрын хувьд бол за багшаараа одоо пранкт нь манай багш бол мэдээж Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Намсраа Ялал гэдэг жүжигчин байгаа. Тэгээ манай багш идэх нөө яах нөө тий. Тэр одоо харцгаая. Оо байна багшаа. Байна. Даваад байна багшаа. За. Багшаа харин нэг юм асуух гээд. За. Багшаа та одоо Сүхбаатарын дүүргийн нэвтрүүлэлт дээр хүрээд ирэх боломж байгаа юу? Байхгүй. Yes. Гэхдээ хүслээ битэр нэг бичлэгээ хийвч ирсэн нэг залуучуудын ингээ ярьцлага дээр аваад. Тэгээд нөө бичлэгээ гой сонирхолтой болгох гээд жоохон ёс бус жоохон үг ашиглаад жоохон буруу асуулт асуусан байхгүй юу? За. Тэгсэн чинь нэг хоёр залуу л байсан. Тэгээд тэртээ жоох хүслээрөө дайрч мараад тэ нөө хүслээ чинь авч зохиж аваад бөөн цодоо молоод. Тэгээд хүслийнх нөгөө гэр бүл нь энэ төрөөс хүн байхгүй гэд. Тэгэж хат манай агаа ээж хоёр бас явцсан. Тэгээ ар гэрээд ямар чанга. Би хатад байхгүй гэж. Оо. Тэгээ юу болоод байна? Яах вэ? Яагаад? Тэгсэн чинь Дараа хэмжээгээ авахгүй л гэж салцсан гэж. бид хоёрыг гар мар гэл. Нөгөө үүдэнд одоо нөгөө байцаалтанд орж байгаа нөгөө хоёр хүүхэд нь. Яа гэдэг юм аа? Бид хоёрыг ар гэрээ авчир гэдэг байгаа байхгүй. Тэгээд дуудах хүн байдаггүй. Тэгээд нөгөө нэг ар ямар асуудал наач өөртөө асууд үрчсэн хүмүүсээ өөртөө асуудал шийдэж яагаад заавал ар гэрээ хэрэгтэй. мэдгүй багш. Тэд нар нэг шүүхийн юм чинь яасан ч гэнэ ирж нэг хүнд мэртлийг нь тооцоолдог гэнэ. Тэгээд шүүхийн хэлэлт тогтоох хэрэгтэй шүү дээ. Тэгэхэд харин 14 хоног яан маань хорих руу авч цагдаар мөрнө. Ямар бацаа юм. Харин тийм ээ. Үүнтэй зодтоод байдаг. Тэр энэ бас амар айгаал наах одоо жоох ингэсэн чинь бүр. Өчигдөр найдгийн тэгээд одоо тэгээд тэр шүүх хэмжээний гинтийн зэрэгэл тогтооно гэж тэгээд та хоёр төлбөр ялбарч юм гэж хүн зодчих юм бол. Харилцсан зодон болсон гэдгийг сайн хэлэхгүй өдөр байж гэж үзэж байна. За багш. Одоо тэгээд танд өрөөсөө байхгүй гэж таньж мэддэг хүн. Бид нас хотод үедээ чи би таньж мэддэг юм сайн мэдхгүй байна. Тэгээд асууш. За багш. Яа. Жохон санаа зас уурсан байдалтай л айда. За дахиад эргүүлж залгаад одоо үргэлжлүүлнэ. Одоо жоохон ширүү үзнэ. За залгаж чинь. Багш залгаж чинь. Байна. Байна уу? Байна. Байна багш би хүслэн байна багш. За. Харин сая даваа одыг байцаах гээд аваад орчлаа. За. Одоо тэгээ яах вэ? Тэгэд харин яах уу гэд л одоо гайхаал байна гэж. Паранканд ордгоо байгаа шүү. Та яаж мэдсэн бэ өгш? Яаж мэдсэн бэ өгш? Яаж мэддэг угаасаа тооёр ямар юмны хацаараа ямар юм. За. Тооёр яг зодоо хийдэг хүмүүс мөн үү? За. Бас нэг оюутнуудынхаа нэг ханыг бас мэдэх байхаа. Би Та итгээгүй юу өгш? Огт итгээгүй юу? Тэгээ ер нь манай багш хэлдэг үсэн жүжигчийн үний жүжигчдэг юм аа гэж. За өгш. За уучлаарай өгш. За өгш. Жохон ийм гоё паранк хийж. Ямар ийм хэрэг төвөгт орчлоо биш. Өөр гоё паранк хийж болдгоо юм. Энэ зодоон зохион мохоо тань өөрсдөө ший. Одоо наад чи тэгээд насан турш хүмүүс аваад ар гэрээ дуудаад асуудал байхгүй хохирогч байгаа бол хохирогчтойгоо өөрсдөө хохирогч бол тэр одоо холбогдогчтойгоо яах ёстой юм шүүх хэмжээтэй үзүүлэх ёстой юм яах ёстой юм гэдэг наач хуулийн хүрээнд байцаагч чинь ингэдэг бүгдийг чинь хийдэг биш. Тэгээ ийм хэрэг төвөг ийм буруу юм хийсэн бол багш нь очихгүй байна. Зөв юм хийгээд та нар харин хохирцсан байвал багш нь очиж их ашигч хамгаалж бол тусдаа тэмцэлтэй би юу. Одоо тэгээд та нар ядаж жүжигч хүмүүс хүнтэй зодтож явж байгаа та нар нүүр амчин дахиад хийцэж идэвшгүй бэлтгэмжтэй бол яах вэ? Нүд амч шохрол яах вэ? Шүд амч унуул яах вэ? Тийм. Өөрсдөө хайрлаж явах хэрэгтэй шүү дээ. Өөрсдөө хайрлаж байгааг чинээгээр бас бусдыг хайрлах хэрэгтэй байхгүй. За паранканд ордог багш баярлалаа. За баярлалаа гэж. За баярлалаа. За баярлалаа гэж.
За ингээд асар том фейлтэй бит хоёр. Манай багшууд бит хоёрыг бол угаасаа бүтэн уншиж гинөө. Бит хоёр бол угаасаа багшийг бол пранктнаж байхгүй. Харин дуршлаг суулаа. Дуршлагаас бас эхлээд л амар тийм тэгсэн. За багш итгэжлээ да одоо бүр ингээд ингээд гэсэн чинь. Хоёр дахь дээр яаж шаарээд. За уучлаарай багшаа. Уучлаарай багш. Бит хоёр угаасаа зотоо зөвхөн ийхгүй багш. Баярлаа. Энэ хүртэл үзсэнд баярлаа. Баяртай.